Okay, gut. За, guten Morgen. Guten Morgen. 7 хоног одоо ингэж мэдлдэг Тэгэж нөгөө Германд сурж байсан хүн гэсэндээ бас хаяхгүй байх шүү. Guten Morgen. За, өнөөдөр хоёлаа өмнөх сэдвээр нөгөө романы талаар ярилцсан. Өнөөдөр болохоор энтхийн философи ба би гэсэн энэ ном дээр энэ болохоор 3 бот ном. Тэгээд энэний эхнийх дээр нь ярилцсан. Окей. За, эхний асуултаасаа шууд эхлэе. За. Яагаад энтхийн философи гэж бусад орнууд хүртэл чинь Европт хүртэл философи байгаа штэ. Бүр хүмүүс олон мэддэгтэй бүр Европоос гаралтай, анханасаа гаралтай гэж боддог ихэнх хүмүүс. Тэнгүүд энтхийн философи гараад ирсэн тий. Бүр хамгийн анхнаас 2500 жилийн өмнө гээд. 3000 жилийн өмнө. Европ бол Европ чинь саяхных штэ, залуухан штэ. Тий, тэр чинь нэг юунаас Ромоос хойш л үлдсэн штэ. Ромын эзэнт улсаас хойш л тийм үү латин хэлний л ардууд штэ Европ бол. Тэгээд латин хэлнээс яг уу Герман, Англи, Франц гээд үслээ штэ. Тийм. Тэгээд тэрийг өнөөдөр Европ гэдэг байгаа штэ. Цаана нь Испани, Португал, янз бүрийн орнууд байгаа штэ. Скандинавын орнууд сүүлд тийм үү? Одоо тэгээд Европч тамарлаа штэ. Тий. Тэгээд тэр евроцентризм гэж нэг амар юм үслээ штэ. Тэгээд тэр Европч буцаад дэлхийн мундаг ард түмнүүдээс үсчихэд одоо арабын философи хоёлоо бас ярина штэ. Араб гэж том философи штэ. Тэндээс Европ үсчихэд буцаад одоо тийм үү тэр сайхан том үндэстнүүд рүүгээ буцаад одоо тийм үү турхираад байна штэ. Тэгээ өөрснийхөө ханаас гаралтайгаа мэдэхгүй. Одоо Индо-Герман гэж тэгж байгаа штэ. Герман хэл чинь Индо-Герман гэх тийм үү? Тэгээс маш гаралтай өгнөд байгаа штэ Герман хэл дотор. А тийм үү? Тийм штэ. Тийм. Тэгэл араб өгнүүд маш их үг байна Германд. Тий. Одоо таасаа энэ чинь яг араб энэ төр үг гэж байгаа байхгүй юу? Их сонирхолтой байлаа. Тэр хэл рүү орохоор. Тий. Тэгээд яг өнөөдөр тий ягаад одоо энэ гэхээр би ер нь яг барууны философи бол одоо миний хойно байгаа зураг нь байгаа Платоноос ихсүүлээ тийм үү? Сократ, Платон гэдэг грекийн философоос ихсүүлээд шууд Ром руу очиод эртний Ромын философи Итали тийм үү? Тэгээд тэндээс Европ бол явчихдаг байхгүй юу? Арабыг ерөөсөө ярьдаг байхгүй, энтхийг ярьдаг байхгүй юу? Харин тийм байна тий. Гэтэл энтхийг хятад араб гэдгийг чи бүгдийн зүгээр л одоо Eastern философи гэж хайчдаг байхгүй юу? Дорны философи гэл. Гэтэл дорны философи чинь асар том байхгүй юу? Хятад чинь 1.5 тэрбум хүнтэй. Энтхийг 1.5 тэрбум хүнтэй тийм үү? Хоёрхан улс нийлээд 3 тэрбум биш шүү дээ. За тэгээд одоо арабын ертөнцийг нэмэх юм бол бараг 4 тэрбум хүн болно шүү дээ. Тэгэхээр чинь дэлхийн хүн ам бараг тал нь болох гэдэг шүү дээ. Тэгээд эдгээр шин зөвхөн одоо дорны философи гэдээ хайчих болохгүй байна. Western философиэр одоо Европын нэг хэдийн ч одоо 500 сая хүн байгаа шүү дээ. Цааш Америктайгаа нийлэх юм бол нэг 300 сая нэг л тэрбум биш шүү дээ. Барууны ертөнц. Яг Канада, Австрали нэмэх бах. Тий. Тэгэл тэр философи том юмд яриад байдаг. Энэ итгэх хятад арабын философиг ерөөсөө ярихгүй. Их сургуулиудаа ч тэнхмүүд үсэхгүй байгаад байгаа байхгүй юу? Би одоо германчин философийн тэнхимд доктор хамгаалах гэж байж ирсэн. Тэгэхээр тэн чин хятадын тэнхим, энтхэгийн тэнхим, арабын тэнхим гэж байхгүй баг шүү дээ. Тийм. Тэгэл өөрснийхөө Англи, Америк, Франц, Германыхаа философиг л яриад байдаг шүү дээ. Тийм. Ерөнхийдөө маш өрөөсгөл байгаа биз? Тийм. За энтхэг бол ерөөсөө энтхэгийн философи бол ерөөсөө асар том сэдврүү чийдээр орно шүү дээ. Гэхдээ яг өөртөө би Монгол одоо нөгөө санскрит гэж ярьдаг шүү дээ. Тэ? Санскритээс орж ирсэн. Одоо бид нар энэ судар гэдэг байгаа шүү дээ. Энд чинь сутра явж байгаа шүү дээ. Тэр сутрагаас гаралтай. Тэгэл одоо бидний ингээд яриад өдөр тутам яриад байдаг шүү дээ. Дарма, гарма, сансар, самдан. Тийм үү? Тийм. Одоо бүр цаашлах юм бол бүр юу хүртэл явж байгаа шүү дээ. Одоо нэг амин даваа. Тийм. Тэр чинь бас л тийм амин даваа байхгүй юу? Тэр явж байгаа байхгүй юу?
тий, ерөөсөө маш их юмуд байдаг байхгүй юу? Тий. Тэгээд тэрийгээ бол бид нар зөвхөн хүмүүсийн нэр болгоо явчихсан байхгүй юу? Цаад онлын нэрөөсөө ойлгоогүй. Тэ. Тий, дармаа гэхээр явах зам онол гэсэн үг байгаа байхгүй юу? Аа. Тий. За, юу болохоор Гармаа болохоор ерөнхийдөө нөгөө юу багхгүй юу? монголоор үүлийн үргээ тэгээд байдаг тий. Одоо үүлийн үр ерөнхийдөө чиний хийсэн бүх юм чинь үр дагавартай шүү л гэж байгаа байхгүй юу? Консеквенцтэй шүү. Тий. Тэгэхээр тэр гармааг чи дандаа бодож явах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Чи юу ч хийсэн, чи заач гэсэн, үгүйч гэсэн, би ерөөсөө юунд ч оролцохгүй ч гэсэн гэж хэлсэн ч гэсэн тэр болгож ямар ч үйл хийгээгүй гэсэн. Тийм, ямар ч үйл хийгээгүй. Би зүгээр юун ч оролцохгүй гэдэг хошгоо суучдаг хүмүүс шүү дээ. Тэр чинь ч гэсэн үр дагавартай байхгүй юу? Яшиг гэдэг шүү дээ хүмүүс. Тийм, тэр чинь бөө дагавар шүү дээ. Тийм. Тийм, дармаа бол онлон гармаа. Тийм. Сансар гэдэг нь бол нөгөө сансарт уулзах байхгүй юу? Сансар гэдэг чинь сансараа гэсэн үг байхгүй юу? Зарим нь самсараач гэдэг. Тэгээ тэр нь бол бид нар бол ингээд үхэн гэдэг бол тийм үү эцсийн цэг биш ээ гэж байгаа байхгүй юу? Чи үхэд одоо чи ингээд алга болоод дуусч байгаа эцсийн цэг төгсгөл биш шүү гэж байгаа. Үхэл бол хизээш төгсгөл биш гэж байгаа байхгүй юу? Аа. Тийм. Дахин тойрнаас гэж ярьдаг. Чиний бие чинь л үхэж байгаа. Чиний бие л үхэж байгаа. Чиний энэ доторх ухаан, санаа, мэдлэг тийм үү? Сэтгэлийн хөдөлгөөн одоо юу байдгийг. Тэр бүгдийг сүнс гэж байгаа байхгүй юу? Чиний энэ дотор байгаа тэр бүгдийг сүнс гэж байгаа байхгүй юу? Тэр сүнс чинь цаашгаа явнаа. Тий. Үхэхгүй. За тэгээд энэхийн одоо хиндуизм, буддизм, жайнизм маш олон одоо йога ч бас философи. Манай бол йогаг зөвхөн гимнастик гэж ойлгоод байгаа байхгүй юу? Зөвхөн биеийн хөдөлгөөнтэй тэр чинь үгүй шүү дээ. Биеийн хөдөлгөөнөөрөө ухаанаа сэтгэлийн хөдөлгөөнөө яах гэдэг нь удирдах гэдэг шүү дээ. Биеийн хөдөлгөөнөөр зөв хөдөлгөөнөөр энд зөв болох гэдэг шүү дээ. Медитейшн гэж байгаа бясалгал гэж орчуулад байгаа. Тэр бол эндээ чи зөв байх юм бол чиний бие чинь тэрийгэ дагаад бас зөв байна гэж байгаа. Тийм бясалгал бол эндээсээ бие удирдна. Йога бол биеэсээ ухаанаа удирдна. Ийм хоёр юм явж байгаа байхгүй юу? Аюу чухал энэ бол. За ингээд энэхүүд маш олон одоо шашин маш олон одоо яг шашин гэдэг үгийг одоо өстой чөлөөтэй хэлье. Би яг бол барууны ойлголтуудыг ярихдаа шашин гэж хэлдэг байхгүй юу? Релижн байхгүй юу? Тийм одоо христийн шашин чинь бол христийн релижн байхгүй юу? Христийн гад чинь бол гадаараа л явах хэрэгтэй байхгүй юу? Дорны философи чинь бол бурхан байгаа шүү дээ. Тэгэхээр гад бурхан хоёрыг бас ялгах хэрэгтэй. Гад нь бол барууных, христих, бурхан бол дорных. Яг бол маш олон бурхантай учраас. Христ чинь ганцхан гадтай, олон гад байхгүй. Ердөө ганцхан. Тийм. Моно. Тэгэхээр монотеизм гэдэг байгаа шүү дээ. Юу ч юм бол дорн ч бол маш олон бурхантай. Тийм. Моно биш. Ингээд энэхийг ерөнхийдөө би энэ шар номондоо тийм үү энэхгийн философи, гетийн философи, арабын философи гэсэн уран шар номонд ерөнхийдөө анхдагч байдлаар философитой нэг танилцъя гэсэн тийм номнууд аахгүй юу? Ерөнхийдөө товчхон танилцуулга явж байгаа. Товчхон танилцуулга. Тэгээ тэрэн дотор бол ер нь ийм явж байгаа шүү. Бид нар энийг ойлгох ёстой. Тэгэхгүйгээр зүгээр одоо тийм үү? Нэг л буддист гэж өөрснийгөө хэлээд байдаг. Тэгээ тэргээр яг юу хэлээд байгаа? Тийм нөгөө юу гэдэг одоо нөгөө юу лээ хүрд гээл тэгээд байгаа. Нөгөө 8 юу байгаа шүү дээ. Тэргээрээ бас юу хэлээд байгаа? Гол нь чинь нөгөө дандаа оюуны юмнууд явж байгаа байхгүй. Тийм. Тэгээд юу нөгөө монгол хэл дээр буулгахад чинь
маш их асуудалтай болдог. Тэгэхээр эхлээд бид нар ингээд бүгдийг ингээд цэгцэлчихье гэж наад номоо гаргасан баггүй юу? Тийм ер нь бол ерөөдөө ийм юунууд шашны ийм олон урсгал байдаг юм байна. Гол нь бол юу ярьдаг вэ? Энэ хүний ухааныг л тайлбарлах гэж оролддог юм байна. Яг бол энэ нууц байгаа шүү дээ. Энэ доторхыг чи харах боломжгүй. Энэ доторхоо хүнд харуулах боломжгүй. Тэ. Тэгэхээр энэ дотроо яаж хүн болох вэ гэдгийг чинь энтгийн философи хэлээд байгаа байхгүй. Би бол ингээд өсөөд байна. Жил их турсан. Тий. 20 хэдэн нас хүртэл ингээд өндөр болдог гэсэн шүү дээ. Тэгж байгаа зогсдог гэсэн шүү дээ. Тий. За манад бол яг хуу жоохон сонгуулаад өндөр болгочдөг энэ төр имчилгээ байдаг гэсэн шүү дээ. Хөлөөс нь татчихад нэг цоцлтол ордог болсон мэт шүү дээ. Үеийг нь сунгадаг. Гэтэл би ингэж хөгжиж явахад ухаан адилхан биетэйгээ хамт ингээд хөгжиж явж гин үү? Ухаан нь бие дагаад хөгжиж чадахгүй биенийхээ насанд хоцрогдолтой байна уу? Тэр чинь л энэ тэгт яриад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүний ухааныг яг биений өсөлт хөгжилтөд зэрэгэл явуулвал хүн болно. Нэг насанд хүрэхтэй. Тий. Зарим нь энэ нь явчаад байдаг. 40 хүрчдэг, 50 хүрчдэг, 60 хүрчдэг, 70 хүрчдэг ухаан эндээ байгаад байдаг. Явдаг бай. Наас нь 25 хүрчсэн, 30 хүрчсэн байдаг. Энд явдаг бай. Так. Тийм. Монголд маш их яригдах хэвээр сэдв те. Тий. Тэгээд нөгөө энэ тэгвэл чинь энэ ухааныг яаж хөгжүүлж хүн болгох вэ? Яг бол төрөхөд эн чинь нэг юм байхгүй. Одоо ингээд сууж эхлэнэ гаднаас суулгаж эхлэнэ. Тэгээд суулгажсаар байгаад үнэхээр сайн суулгаад тэр амжилттай болох юм бол бүтэлтэй болох юм бол чамаг одоо хүн гэж хэлж болно. Чи одоо өөрийгөө би гэж нэрлэж болно. Тэр бүгд энэ дотор чинь бүтлгүүцсэн бол чи бол би биш шүү. Тэгэхээр би бишийг л маш их ярьж байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө нихилизм энэ төр гэл янз бүрийн ойлголтууд байгаа шүү дээ. Нихилизм, атаман гэдэг гэсэн чухал ойлголтууд яваад байгаа шүү дээ. Тэр чинь бол чи би болно гэвэл маш хэцүү шүү гэдгийг л хэлж байгаа байхгүй юу? Ихэнх хүн би болж чадахгүй шүү л гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ихэнх хүн болж чадахгүй л гэж байгаа байхгүй юу? Болыг гэвэл маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Тэр нөгөө юмаа унших, бясалгалаа хийх, йогагаа хийх, тийм үү, зогсоо зайгүй мөрөглөө хийх, зогсоо зайгүй тэр тухайгаа бодох. За тэгээд тэгж явж байхдаа нөгөө 5 6 7 нөгөө юунууд байгаа шүү дээ. Нүглүүд байгаа шүү дээ. Тэр нүглүүдийг дэс хол явах, тий одоо нөгөө мансууруулах, бодис нөгөө шунал, тийм үү, эд зүйлд яах, хулгай хийх одоо юу гэдгийг тэр бүгдээс хол яваарай л гэж байгаа шүү дээ. Манад бол одоо яг тэр бүгд бол амьдралын зорилго болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар буддизмаас дэндүү хол байхгүй юу? Мундаг болоо, тийм үү, тэрний дээр гар, тэрнээс илүү болоо, тийм үү? Ста чадж байгаа юм дарга бол одоо юу гэдгийг ямар гоё баян юм бэ? Яасан үнтэй сайхан юм хэргэлдэг юм бэ? Тий, гоё юм аа. Гоёин дандаа тийм явж байгаа шүү дээ. Дандаа бараа, эд бараагаар өөрийгөө хинбэ гэдгээ харуулах гэж оролддог. Тэр чинь буддын шашинд бол одоо үзэн ядж байгаа шүү дээ. За яг буддын шашинд мэдээ шашин юм чи үзэн ядлаа байхгүй шүү дээ. Үзэн ядаж болохгүй шүү дээ. Зүгээр юм бол наадах чинь жинхэнэ чамд хортоо шүү л гэж байгаа шүү дээ. Тий, чамд гай болно шүү л гэж байгаа шүү дээ. Тий. Чи үннээрээ яв, өөрийнхөө яв. Тэгжээ чи болно. Тэгжээ чи хүн болно. Тэгжээ чи би болно. Тэрээс одоо эд бараагаар хүний зааснаар хүн дагаад чи хизээч өөрийгөө бүтээж чадахгүй шүү. Чи өөрийнхөө бүтээл болох л чухал шүү гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо өөр дээрээ зогсоодаагүй ажил гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ хэвээс бол том өөр одоо маш тэр одоо анхны тэр нөгөө дур тачаал мачаал юу гэдгийг бидний хүн болоход сааттай тэр бүгдийг л удирдах, зохицуулж сураачаал гэж байгаа шүү дээ.
Нэх айхтар шашны нэглэхэл хэцүү одоо тэгэл нэглэхэл ариусрал ярьсан тийм үү? Бурхан минь биш байхгүй юу? Яг л хүний нийгэмд хүн шиг яваач л гэсэн онлууд, сургаалууд, номууд, судрууд тий өөр байхгүй тийм нарийн ширийн нэг л их сүсгэлэл бишрэлийн юм байхгүй шүү дээ. Тий бид нар чинь энтхэгийн тэр буддын шашныг төвдөд очиж угаагдаж жоохон буруутаад үндсэн өнгө төрхөө алдаад тэндээсээ наашгаа гандаа хүртэл эрэхтэй дахиад өнгө төрхөө алдаад үргэлж ирсэн байж шүү дээ. Тэгээд энэ гандаа нэг буддизмч биш, шашинч биш, мухар сүсгч биш, бөөч биш, нэг тийм нэг сони болчихлоо шүү дээ. Нэг баяны үгтэйг авчирч богд болгоот яах шиг. Тийм аав нь математикч гэнэ үү? Тийм шилдэг нэг. Яг банти тэр нөгөө намайг уншиж байхад математикийн багш гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг өөгөөд Америк явуулсан юм шиг байл. Явуулсан гэсэн дээ. Энд гайхуулаад ирсэн юм шиг байл. Тэр чинь хөөргө зайлд нэг баян айлтал хөргөө орсон юм шиг үлээ л дээ. Нэг тоондоо сайн залуу, нэг тоондоо сайн нөхдөө чинь нэг жоохон өрөөсгөл өгдөг шүү дээ амьдралаас. Тий. Манай чинь бол тоондоо сайн бол мундаг гэдэг байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Тоонд сайн байх чинь бол хүний ухаан зөвхөн өрөөсгөл хөгжиж байгаа байхгүй юу? Өрөөсгөл зөвхөн логик тийм үү? Тэр нэг юмараа хорвоо ертөнцийн өдөр тутмын амьдралдаа ямар ч хамаагүй. Тэгээд би чинь орман орчуулад, философийн ном орчуулад, философийн ном бичээд байгаа чи нөгөө талдаа бас хөгжөөч гэдэг байгаа. Ганцхан тоондоо сайн байж, ганцхан тийм үү? Шинжлэх ухаанд сайн байгаад, эсвэл ганцхан шашинч сайн байгаад энэ чинь маш өрөөсгөл хөгжиж байгаа байхгүй юу? Энэ талд ном уншиж оюуны хөгжил явагдах хэрэгтэй байхгүй юу? Тоо бодоод оюуны хөгжил явагдахгүй шүү дээ. Тэ амар өрөөсгөл хөгжил байхгүй юу? Одоо чи зөвхөн баруун гараа л ажлуудаа тэгвэл энэ бол чинь том болно шүү дээ. Тэгэл болоо. Тэгээ энэ бол чинь нэг чөргөр юм. Тэгээ энийг бас хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхин тулд орман унших хэрэгтэй. Философи унших хэрэгтэй. Ганцхан тоон цайгаа багаад таамарч хэрэггүй. Энд ч хэрэггүй. Цагийн гарц, мөнгөний гарц. Манай чинь болсон юм даа. Чи тондоо сайн бол мундаг. Чи юу ярьж байна? Тэр энэ чинь бол тэр оюуны хөгжлийг л жохолцлаад байгаа ш. Тэрэндээ л чи хүн л болох чухал. Та одоо хүн болохгүй шүү дээ. Бүр дайсан болж мэдэн шүү дээ. Одоо шинжлэх ухаанд том амжилт гаргасан хүмүүс чинь зарим нь одоо хүн төрөлхтний эсрэг маш их нээлтүүд хийсэн биш шүү дээ. Тэ. За шашин чинь бас тийм хидэх туушрахаараа шашны дайн болдог. Европч одоо хэдэн зуун жилийн шашны дайны түүхтэй шүү дээ. Шашнууд хоорондоо байлддаг. Алцдаг. Тийм. Бас айхтар тийм цэвэр ариун биш шүү дээ. Ер нь бол барууны тэр Кристийн шашин бол ер нь маш их асуудалтай шүү дээ. Тэс одоо нэг католик, протестант одоо юу вэ нэг амар шүү дээ. За тэгээ нөгөө ортодокс тийм үү? Тий. За тэгээ христиан амар юм болно шүү дээ. Тэгээ тэд нар чинь өнөөдөр энэ исламын ертөнцийн, арабын ертөнцид дайн хийгээд байна шүү дээ. Энэ чинь шашны дан баргалж хийгээд байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэхэг бол ийм одоо гайхамшигтай арт түмэн баггүй. Ийм гайхамшигтай арт түмэн чинь 1.5 тэрбум хүртэл өсөж шүү дээ. Тэг чинь хоорондоо маш их эвтэй байна гэсэн үг баггүй. Маш ёс суртахуун сайн байна гэсэн үг баггүй. Тэс хоорондоо бүтэхгүй нөхдүүд болов тэгэл нэг хэдхэн саяас дээш гарахгүй шүү дээ. Энийг зодож нүдэж алсаар байгаа таарна шүү дээ. Яг манай Монголд юм шүү. Эгийн тэр философийн тэр үндсэн тэр ойлголт бол тэгж явж байгаа байхгүй. Хиндуизм ол юм яваад одоо хиндуизм ч бас жоохон явцуураад байгаа байхгүй юу? Тэгвэл арай жоохон явцуу байна гэд одоо будда гэд бидний яриад байгаа тийм үү? Буддизмын одоо анхдагч будда ч юм бол хиндуизмээс гараад өөрийнхөө ойлголтыг цааш нь хэрэгжүүлээ явж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь болохгүй юу гэхээр өөрөө одоо яаж бурхангүйгээр өөрийгөө яаж цэвэршүүлэх вэ? Өөрийнхөө энийг
яаж цэвэр ариун байх вэ гэд одоо гараа явж байгаа шүү дээ. Буддаа чинь. Тэгээд явсаар байгаад ер нь бол асуудал бол гадаа нийгэмд гадуур биш юм байна. Би гадаа нийгэм бодит байдлыг хэрхэн хүлээж авч байгаа л тэр бодит байдал юм байна. Тэгэхээр надад л асуудал байгаа юм байна. Тэгэхээр би л хувийнхаа асуудлыг шийдчих юм бол буруу ертөнц болчих юм байна гэдэг рүү явж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө ямар үлээ? Модны доор суугаад 7 хоног суусан гэдэг чинь. Тийм. Тэгээд нөгөө Yoshida байлуу хэм билээ? Yoshida ч лөө залуухан Yoshida байлуу. Тий, залуухан эмэгтэй өглөө болгон сайхан сүү авчиж өгч байгаа шүү дээ. Сүүтэй будаа. Тий. Одоо өлсөж өгөх шүү. Тий. Тэгээ будаа чинь тэнд суусаар байгаад нөгөө enlightenment гэдэг нь явагдаж байгаа шүү дээ. Одоо англиар бол enlightenment. За монголоор бол нөгөө гэгэрих. Гэгэрих гэдэг чинь гэгээ орох. Гэрэл орж ирэх гэсэн үг байхгүй юу? Харанхууд гэрэл тусгахаар ямар байдаг вэ? Имигээд хараад хэлдэг шүү дээ. Тэгэхээр миний ухаан харанхуй байсан байна. Одоо би ухаандаа гэрэл оруулаад бүх юмны учрыг олчлоо. За одоо энийг яах вэ? Явж улс орон даяар ард түмэндээ явж зааж сургана гэдэг гараа явж байгаа шүү дээ. Тэгээ энэхэг орноор явж байгаа шүү дээ. Одоо хүн сонсоход маш гоё түүх авах байхгүй. Түүх, үлгэр, домог, миф одоо юу гэдэг юм те. Тэгээд эндээс ингээд уншиж байгаад харангуйт Монголд шашин гэл яриад байдаг буддист ард түмэн гэл яг нөө таны сайн хэлсэнчлэг энтгээс яг тэр буддизм орж ирээгүй. Та нөгөө хэлсэж төвдөр дамжаад нэг өөр болоод ороод ирсэн. Тэгээд тэнд нэг өөрчлөлтүүд Монголд бас янзлаа хийцэн. Тийм энэ бол зөв утгаа алдсан юм билээ. Тэгээд бид нар ч ерөөсөө өөрснөө бол буддистууд гэдээ өөрснөө нэрлээд байгаа. Манайх ч одоо ингээд асуулт хариулт явуулахаар бараг 80% би буддист гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд юу мэдэж буддист гэдэг байгаа. Юугаа мэдэж. Тийм. Үнэхээр тэр буддизмын номыг уншсан уу? Одоо ч буддизм ч нөгөө дөрвөн цэвэр үнэн гэж байж байгаа шүү дээ. Тийм шижир үнэн гэ тэ. Шижир үнэн. Тэгээд тэр нь юу гэж яана вэ? Зовлон бол байна. Тийм үү? Зовлон цаанаа шалтгаантай хоёр дахь. Тийм. Зовлонгийн шалтгааныг чи олж хай 3 дахь үнэн. Тэгээд зовлонгийн шалтгааныг хайгаад олохоор зовлон биш байдаг ба. 4 дахь үнэн. Ингээл болоо. Чай гоё байж штэ чи. Гайхамшигтай байж штэ. Чи нэг асуудалтай орчлоо. Зовлонд орчлоо. Одоо монголчин хүмүүс тэгдэг штэ. Баахан зовлон яриад, баахан л асуудал яриад дээ штэ. Тэгэнгүүт за тэгвэл чи над асуудлынхаа, над зовлонгийнхаа тийм үү? Өөртөө учирсан бэрхшээлийнхаа уг үсвэрийн шалтгаан нь ололдоо. Яагаад ийм байдалд чи орчих вэ? Тэгвэл тэрнийхээ шалтгааныг хайгаад олоод авчлаа. Өө эн чинь тийм байсан биш шүү дээ. Тэгэд яаж яана вэ? Асуудал биш болж эхлэх нь шүү дээ. Тэр чинь маш том сургуун хүмүүжил явж шүү дээ энэ чинь. Шашин гэдэг чинь маш том сургуун хүмүүжил юм байна шүү дээ. Бид нар л мухар сүлгтэй зүгээр л нэг шүтсэн хүмүүс байгаа болохоос ш. Гэрдээ буддагийн зураг үлдэгдэх ч юм уу яадаг ч одоо иргэдэг ирэх янз бүрийн юм тавьдаг ч юм уу эсвэл ингээл эрэхтэй хүзүндээ зүгээд л ингээд л шүү дээ. Улаан утас мутсан тэр уу яад тийм үү? Тэр нь чухал шийсэн биш шүү дээ. Энэ дотор л буддизм орох хэрэгтэй шүү дээ. Тэрс одоо эд хэрэгсэл гарандаа зүсэн утас ирэхээр буддист хүн гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Бөөн дүр эсгэлтэл юм шүү. Яг энэ шашны юуг харахад хүртэл. Тэгэл одоо асуудалтай. Тэгэхээр Монгол бол шашны асуудалтай байна. Шалтгааныг нь олох хэрэгтэй. Одоо гармаагаа олох хэрэгтэй байхгүй юу? Тий. Гармаа сансар самдан 3 4. Гармаа, дармаа, сансар, самдан. Тий. Самади гэж самдан гэж байгаа шүү дээ. Самдан. Тий. Тий. Одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Аминдаба гэж. Аминдаба гэдэг. Амидаба байхгүй юу? Тэр нь бол галачакра гэж үг гэдэг. Бас ойлгох. Галачакра. Тэрийг монголчууд галаа заграа гэдэг.
Тийм. Хөөрхөн шүү дээ. Тэгээд одоо энэ ном дээр юу яригдж байгаа шүү. Үлгэр биш юу бий болох талаар яригдж байгаа шүү дээ. Насанд хүрэх. Yes. Тийм. Тэнгүүт бидэнд одоо чинь бий болоход надад нэг үлгэр жишээ хэрэгтэй шүү дээ. Би нэгэнт Монголд хэл дээр тийм сайн номнууд одоо таны номоос өөр номнууд ерөөсө бичигдсэнгүй шүү дээ. Яг бодуулдаг сайн номнууд. Тэнгүүд надад юу дутагдсан бэхээр үлгэр жишээ хүмүүс дутагдсан байхгүй. Миний гэр бүлийг над чинь үлгэр жишээ бол чадахгүй ч юм. Өстой чадахгүй шүү дээ. Тэр чадах хоёр нь албагүй. Тий алдгүй. Тий бас албагүй байхгүй юу? Ер нь бол дандаа л ер нь нөгөө нэг арабын шашны тийм үү одоо Аллах, Мухаммед, калифат тийм үү профет гэдэг ойлголтууд яваад байна шүү дээ. За бид нар тэрийг бол мастер гэж бас нэрлэж болно. Тий. Тэгээ тэд нар ч юм бол үлгэр жишээнүүд аахгүй. Тийм учраас хүүхдээ сүмрөө авч өгч байгаа хгүй. Моше гэдэг байгаа шүү. Нөгөө маск тийм үү тэнд авч өгч байгаа шүү дээ. Тэгээ тэнд л чамаа хүн болгоно. Аав ээж хорин чадахгүй. Хоол ундыг чинь бол бэлдэж чадна. Эний чинь аав ээж хорин чадахгүй гэдэг нэг мастер давж өгч байгаа шүү дээ. Тийм. Тэнхэр чи бас ялгаагүй. Нөгөө гүрүү байгаа шүү дээ. Тийм гүрүү аха. Гүрүү авч шүү дээ. Хятад бол нөгөө күнз лаошигаа уншчихсан мастер давж шүү дээ. Дууч бол одоо жинхэнэ мастер дэрэн шүү дээ. Тэр чинь тийшгээ дандаа авчдаг байхгүй юу? Манай чинь тэр оюуны тэр нийгмийг, улс орныг тийм үү? Оюуных нь ховж авч явж идэг. Үгээ хэлж идэг. Тийм хүм анч байхгүй юу? Бүгдээрээ л нэг улс төрийн намын нөхдөд байхгүй юу? Тэгээд намаасаа нэг хоол унд горьдсон. Намынхаа дарга явж байгаа намаасаа сайд болдог, намаасаа ерөнхийлөгч болдог ч юм уу одоо яадаг юм. Намаасаа нэг яам руу очдог, намаасаа мөйсийн ректор болдог ч юм уу нэгэл намаасаа л нэг юм болоод байдаг шнэ харчаа. Уул нь бол тэр нам чинь өөрөө сөрхий явах хэрэгтэй байхгүй. Тэгэл хоосон толгой нүлээ шүү дээ. Ингээ Монгол орж юм хүнд адилд орчод байгаа байхгүй. Яа. Тэнгүүд бас миний бүхэл үйл ажиллагаа чинь ер нь ингэсэн дээршүүл гэсэн үгээ хэлэл яваад байгаа шүү дээ. Ер нь Монгол ингэсэн дээршүү. Тий. Тэгжээш бид нар нэг өөрснийхөө юутай болох хэрэгтэй. Одоо нэг эссенцтэй болох хэрэгтэй байхгүй. Бид нар ч одоо эссенц байхгүй шүү дээ. Зөвхөн л экзистенцүүд байгаа даа шүү дээ. Эндээсээ бид нар чинь нэг эссенцтэй болох хэрэгтэй байхгүй. Тэгээд юуны энтгийн одоо онцлог тийм. Тэгээд дараа нь номон дээр бас 2 дугаар хэсэгт байгаа үз. Ерөнхийдөө нөгөө нэг Австрийн, Европын одоо психоанализ, психолог, тийм үү, сэтгэл зүйч гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр бүгд чинь энтгийн бүдэн шашны маш олон ойлголтуудыг авсан байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө Будда одоо Зигмунд Фройд гэдэг шүү дээ, Фрейд. Тийм үү? Зигмунд Фройд Буддагаас буддизмаас маш их авсан байгаа байхгүй. Психологийн тэр юмнуудыг маш их авсан байгаа байхгүй. Тэгээ тэр чинь айгүй чухал байхгүй. Тэгжээж бид нар бас өнөөдрийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тийм, буддизмыг маш ихсэн ойлгох хэрэгтэй. Яагаад би энийг яриад, яагаад би энтхийн философи гэж нэрлэдэг байгаа. Энтхийн одоо шашин гэхгүй. Яг бол ер нь энтхэг хятад араб энэ дорны ертөнцид бол шашин философи хоёр ерөнхийдөө дандаа хамт явдаг байхгүй. Тийм байлээ. Тийм, дандаа хамт явдаг. Тэд нар шашин ярьж байгаа нь яг философи л яриад байна. Философи ярьж байхдаа бас л шашин яриад байна. Яг тэр чинь нэгэн тийм шүтдэг гад гэж ярихгүй шүү дээ тэд нар чинь. Одоо Персийн шашин байна. Одоо миний ард талаас Персийн Заратустрагийн зураг байгаа. Бүгд тийм яваад байгаа байхгүй. Барууны ертөнц рүү очихоор ерөнхийдөө жоохон ингэ салгаад байдаг баг. Гэхдээ цаагуур бас хоорондоо ягаад байд юм аа? Уулзалтад байд юм аа. Би сайн мэднэ. Тийм би чинь сүүлдээ барууны философи номнуудыг уншиж байгаад Германы философи номнуудыг уншиж байгаад энэ залгинууд чинь бас л гад дээр яваад байгаа юм байна шүү дээ гэдгийг мэдсэн байхгүй юу. Тэгээд би чинь аягүй сэтгэлээр болсон байхгүй. Би ч одоо айхтар философи ном уншаад байсан чинь Хегел Кант чинь цаана бас гад яваад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр дорны
философт, орны шашин хоёр бол хоорондоо дандаа ингэ хамт яваад идэг. Яг ном Би хийж ч байгаа. анх Монголд философи яриад гэсэн чинь аюу их буддистууд намайг их сонирхсан байхгүй юу? Энэ нь ч одоо буддизм л яриад нь штэ гээд. Би Уул нь хамт явах шашнаа жоохон философийн талаас нь жоохон шүмжтэйгээр ярьж ихтэхгүй юу? Тэгсэн чинь нөгөө тул чинь гурвалцсан. Тий. Философч чинь ер нь бол одоо философи гэж яг юу гэхээр зарим философчид хэлдэг байхгүй шашны шүүмж энэ гэж хэлдэг байхгүй. Тэгж ойлгодог хүмүүс ихэд юм л шүү дээ. Тэгж ойлгодог хүмүүс ихэд юм билээ шүү дээ. Тий. Тэр бас их явна. За тэгээд ер нь янз бүрээ тий. Яг философи болоод ер нь гол нь яг юу вэ гэдгийг л асуудаг хүмүүс аахгүй юу. Наад хариулт чинь хангалтгүй байна. Тий. Хангалтгүй байна. Тийм учраас ингээл дандаа асууж идэг. Асуултандаа хариулах гэж хичээдгүү. Хурдан хариу өгдөггүй. Хариугаа хангалтгүй гэж явдаг байхгүй дандаа. Шашингээд гэж юу вэ? Бурхан гэж юу вэ гэвэл хариултыг хангалтгүй л биш шүү дээ. Ер нь заавал том хариулт өгөх гэж хичээгээд ордооч хэрэггүй. Тэг ер нь заавал хариулт өгч албагүй. Тэг асуултаараа үлдэх хэрэгтэй. Энэ дээр ном дотроос нэг асуулт гарч ирсэн. Энийг асуух гэсэн нөгөө за исламын шашин тухайн ард түмэнд шинэ байсан учраас ард түмнээс за жайнаг орхин исламын шашин руу орсон гэж ааш тэмдэгчүүд. Исламын шашин жайнагаас илүү байсан учраас хүмүүс оров эсвэл тэр ард түмэнд шинэ байсан учраас тэрийг зүгээр дагаж юу? Ер нь бол тий жайна чинь өөрөө маш их хатуу байхгүй юу? Маш их хатуу шашин байхгүй юу? Жайна бол одоо өстой бүх одоо мах идэхийг хоригдсон шүү дээ. Тийм байлээ. Вегетариан уу веган байдаг. Тий яг бол тий одоо веганы эхлэл байхгүй юу жайна чинь. Тийм байлээ. Яг бол миний идэж байгаа амьтны мах тэр амьтан цаана юу идсэнийг би мэдэхгүй шүү дээ. Хүн идсэн ч байвал яах юм. Тэгэхээр би тэр махыг нь одоо идэхээс сэжиглэж гэдэг аюу гатуу. Тий. Ер нь бол энтхийн шашин маш их хатуу. Тухайн хүнийг ер нь бүр маш их хэцүү байдалд оруулдаг. Тий. Тийм учраас тэд нар чинь тэр нөгөө юунд мацаг барихаас өксүүлээд тийм үү цагаан хоол энэ төргээл одоо тэгээ монголчууд чинь хүйтэн газар амьдралгаа мэдхгүй тэдэрд дуурайж цагаан хоолдож мацаг барьж хагаад өвчин төссөн хүмүүс зөндөө биш шүү дээ. Тий. Халуун оронд болоо явах гэдэг усуугаа талах идэд яваад ахад тэгэл майжганаал яваад ах юм шиг байлээ. Энд чи одоо усуугаа талах идэх юм бол одоо ерөнхийдөө тэгэл одоо насилкэн дээр хэвтэл өргөн тусламж дуудахаас өөр аргагүй болно шүү дээ. Тэгээд муслимын шашин чинь бол маш их одоо бас хүнийг их бодсон их инэрэнгүй шашин байхгүй. Барууныхан чинь ингээд муулсаар байгаад исламын шашин их муухай юм байна гэдэг ойлголтыг л тархинд сулгацсан байхгүй. Тийм. Ал-Каида энэ төргээл тийм үү? Одоо юу гэдгийг Бин Ладен энэ төргээл тийм үү? Тийм. Уул нь бол эднэртэйгээ тийм үү эдрийгээ сургасан хүмүүс гэж байгаа шүү дээ. Бин Ладен чинь Англид сурж исэн оюутан гэж байгаа шүү дээ. Тийм. Саяны одоо Сирийн ерөнхийлөгч боллоо шүү дээ нэрхэр. Тийм Асадыг унаагаад гэдэг. Тэр чинь бол бүр алуурчин нөхөр гэж байгаа байхгүй юу? Ал-Каидагийн. Тэгсэн сая чин Трамп гармаар бариад л тийм үү? Амар аттрактив залуу байна энэ төр гэж солиороод шүү дээ. Сүүлийн үед нэг мэдээгээр Трамп ч нэг Арабын ертөнцийн рүү иж баг 8 хийчих явчлаа шүү дээ. Мэдээгүй тэрийг. Тий. Ер нь бол би ч нэгэ зогсоо загвар дэлхийн улс төр юу болж ном, шинэ философи тэр ч мөр өдөржингөө үзэж сонирхож уншиж байдаг байхгүй юу? Өглөөнөөс орой хүртэл. Би чи шатар тоглохгүй шүү дээ. Тэгээд цагаа алдахгүй шүү дээ. Ам манд явахгүй шүү дээ. Тий. Эсвэл компьютер хасаагаад казино тоглодог ч юм уу, порно үздэг ч юм уу, тийм байхгүй шүү дээ надад. Тэгээд маш их одоо тэгээд исламын шашин чих орж ирсэн хүмүүс бас их таалагдсан. Тэгээд ер нь энтгэх чинь ингээд гурван том шашин одоо ингээд хоорондоо бас жоохон дотроо жоохон зөрчилтэй байдаг байхгүй юу? Индуизм, буддизм, тэгээд ислам. Тэгээд исламтайгаа зөрчилдөөд ислам нь ер нь
тусдаа гараад өнөөдрийн одоо Пакистан болчихлоо шүү дээ. Пакистан чинь бол энтгэгээс салсан ислам шашинтнууд байхгүй. Тийм Пакистан чинь. Одоо бол энтгэг бол тэр чигээрээ хиндуизм. Тийм. За буддизм жоохон байгаа. Тэгээ буддизмаа бас жоохон ад үздэг. Тэгээ буддистууд нь гараад энтгэг явсан, хятад явсан, тийм үү? Нөгөө зүүн Азийн орнууд байна шүү дээ. Одоо Таиланд гэдэг гэл тийм үү? Зүүн Азийн. Тэд нар ч мод бүгдээрээ буддистууд шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол одоо буддизм бол маш их одоо энэ Азийн орнуудаар маш их тархсан байхгүй юу? Манай Инд хүртэл ирж гисэн явж байгаа. Хойно Бурятад хүртэл байдаг шүү дээ буддизм. Японууд хүртэл зэн буддизм гэж явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол буддизм бол маш их одоо Азийн орнуудаар тарсан. Яг нь Европ мороо барууны ертөнцид бол яг жоохон буддизм яадаг. Гэхдээ тэд нар нэг жоохон мод маягаар тийм үү? Одоо лайф стайл ч гэдэг юм уу? Тийм байлээ. Дэнтерч гэдэг юм уу? Өсөх хосох тийм их жоохон шоу маягаар хэрэглээд байдаг болохоос биш. Уул нь тэд нар чинь христийн шашны ардууд шүү дээ. Тийм. Нэг шашнаас нөгөө шашин руу өдр ороод бас нэг тэр чинь тэгээ тухайн он чи өөрөө тарих нь одоо хэцүүдэн шүү дээ. Нэг юм шүтж жагаад тэрийг бүр болоод өөр юмыг 100% шүтээд явна гэж байхгүй шүү дээ. Тийм. Тийм. Тэгээд нөгөө бий болох сэдв дээр насанд хүрэх бий болох те. Энд дээр яг одоо би ном уншиж чад нөгөө Монголын нөхцөл байдалтай харьцуулж харсан. Монголд одоо бий болоход яг хамгийн эхлээд одоо Gen Z буюу миний үеийнхэн тулгарч байгаа асуудал ээж аваасаа чөлөөлөгдөх нөгөө чөлөөлөгдөлтөд яваад байна штэ. Тэнгүүт нөгөө нэг гэт олуулан амьдардаг энэ Монголын нэг соёлыг харахаар хүнд тэр одоо өөрийнхөөрөө байх ч юм уу тэг ганцаараа суугаад ном уншаад төвлөрөх ямар ч боломж байхгүй. Яг энэ наацхийн жижиг асуудлууд хүн одоо бодож суух ямар ч боломжгүй юм байна гэж яарсан. Тийм болохоор монголчууд яг нэг оюутнуудад зориулсан яг нэг жижигэн өөр 10 м квадрат би Германд гад 10 м квадрат өрөөнд л амьдардаг гэсэн шүү дээ. Яг тэнцээ би номоо уншаад л их цэвэр суудаг боддог. Тэгэхээр яг энэ жижиг юмнуудаас л хэлж ийж яг бид нар одоо нөгөө нэг жоохон бодох тийм үү насанд хүрэх энэ үйл явц руу орох юм шиг надад харагдаж байгаа. Тэгвэл энэ би энэ ч бас нэг жилийн өмнө л 2 жилийн өмнө бас ярьжсэн байхгүй. Одоо энэ Улаанбаатар руу ингээл өдөөнөөс орж ирж шүү дээ. Янз бүрийн одоо ингээл залуучууд, оюутан ч юу яа. Тэгээд тэднэрт зориулсан одоо тий яг одоо жинхэнэ амьдралд орохын өмнө зориулсан 2-3 жил байдаг. Нэг өрөө байшингууд барьж шууд хурж ирэл одоо зайсан лөө ямар хотхон лөө 3 өрөөнд 4 өрөөнд орох хин тийшээ тэгж орох юм. Тэгэл өөрхий барины зээл рүү ороод толж байгаа шүү дээ. Тэгэхээр эднэрт зориулсан ер нь залуу үед зориулсан одоо та нарын Z generation зориулсан нэг өрөөндөө барилгууд аяг хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ чинь social одоо сэдв байхгүй ч социал нийгмийн асуудлыг залуу үеийн нийгмийн асуудлыг шийдэхин тулд тийм үү? Бие даасан нэг өрөө ороод өөрөө амьдраад хоол ундаа өөрөө зохицуулаад номоо уншаад хэрүүл уруул ээж аавын илүү дутуу хүнтэй суу хурдан хөвгт гарах гэсэн тэр үглээнээс хол нэг жоохон өөрийгөө олж өөрийгөө бүтээх чинь аягүй чухал байхгүй. Тэгж чадахгүй шүү дээ. Ээж автайгаа зурлалцаар байгаа. Тэгэл нөгөө мухар сүсгтэй л тэгэл наадам одоо болж баахан мухар сүсгтэн дараа нь цагаан сараар баахан мухар сүсгтэн тэгээ эмэгтэйчүүдийн баяр гэж ээж нар нь архитан гачин юм байна шүү дээ. Ерөөсөө. За аав нар бол тэртээ тэргүй тэгэл шатар тоглоод покердол казинодол хийж бүтээж байгаа чинь байхгүй. Уул урхаагаараа баяжчихсан. Тэгэл газар ухаал баяжээд байна шүү дээ. Тэгээд ийм нэг утгагүй амьдралаас одоо чөлөөлөгдөх хэрэгтэй гэж би бас 2-3 жилийн өмнө хэлжсэн. Нэг өрөө бариуд барьж гэсэн. Тэгсэн Эрдэнэтэд нэг барилгын компани миний тэр яриаг сонсоод нэг өрөө барилгууд нэг өдөртөө барилга барьсан юм байна л та. Тэгсэн чинь хөдөөнөөс мөнгөтэй малчд орж ирээд нөгөө нэг өрөөнүүд энэ удалж явгоотаа бөөнөр яваад орцсон гэсэн. Гэрээрээ яваад орчихсан. Юу яах вэ? Аюул байхгүй юу? Хамаатай тийм үү? Залуучуудад зориулаад нэг өрөө байшингууд барьсан байжсэн чинь хөдөөнөөс 7-8 удаа орж ирээд хаагасаа цаашдаа цаанаа тэгээд яг скигер дотор байгаа юм шиг шалаар зулаад унтаад айгуул гатгондоо унтаад бид нар чинь гадны өөр орны
соёл янз бүрийн буулгахад маш хэцүү байдаг байхгүй юу? Үнэхээр хэцүү мэн тийм. Шашин ч хүртэл яг дээж орж ирээ. Альва нэг эмийг ингээд оруулаад ирэхээр танигдахгүй болтол нь өөрчлөө ачдаг. Буддын шашныг оруулж ирээд танигдахгүй болтол нь өөрчлөлтсөн байгаа байхгүй юу? Шинжлэх ухааны академи шинжлэх ухааныг оруулж ирэнгүүтээ танигдахгүй болтол нь өөрчлөө аччихсан. Шинжлэх ухаанч бол юм хийж бүтээх штеп. Тэгсэн чинь байдгүй. Нэг нэгэндээ цол өгөөл. Академич шиг тий. Мөс ч болохоор их сургуулийн тэр бүх юмыг өөрчилөд тийм үү. Их сургууль гэхэд амар хэцүү болцсон байхгүй задлж байна тий. Тэгснээр нэг 10 жилийн хүүхдүүд байгаа юм шиг ардын багш шиг. Багштай ямар ч хамаагүй шүү дээ. Их сургуулийн тэр профессорууд бол тий багш шүү дээ. Багш нар зүгэл яваад байдаг тий. Тэгээд Тэгэд бас тэр багш нар нь өөрсдөө мэдгүй байна гэж хэлж чаддгүй. Нөгөө л хүний дор орох дургуй ч юм уу. Би багшлахаар бүгдийг мэдэх хэрэгтэй гэдэг. Тэгэл оюутнуудыг амар зоодог. Тэгээ өстө балладаг. Чи одоо иймхэн асуулт асуугаад иймхэн мэдхгүй байгаа юм уу гэж болтчдаг гэж байгаа байхгүй юу? Зүгээр л шууд урдаас нь ард сууж галзаа. Асуух юм бол асууцгаал гэх ёстой шүү дээ. Тийм зоригтой байх шүү дээ. Тэгэхгүй шүү дээ. Өстө зориггүй. Асуух юм бол балардаг гэж байгаа байхгүй. Хамаагүй асуулт тавиад багшигаа эвгүй байдалд оруулах юм бол балардаг гэж байгаа байхгүй. Бусад оюутнууд нь ч гэсэн хэлдэг гэж байгаа. Гэхдээ чи одоо багштай хачаач асуулт тавьж одоо болооч гэх. Багшигаа хөрхийг эвгүй байдалд оруулахаасаа тэд нар ч өөрхий амар зовж байгаа байхгүй. Өөрхий багшиг ингэж мэдэхгүй байхад нь хачаач юм асуу зоогоод яах юм бэ хөрхий нэг гэж шүү дээ. Хөрхий манай юу сургуулиуд бол хөрхий шүү дээ. Тэгээ Монголын сургууль руу зөвлөнө гэсэн бодол ерөөсөө байхгүй л байгаа. Би хөөгтнөд шүү. Одоо болвол гээд. Тэгэхээр энтгэх болвол тийм. Явдаа манайхан ч ингээл айгүйх энтэг мэдг явдаг юм байл л дээ. Тэгэл балардаг юм байна лээ. Тийм. Ер нь бол яг одоо тэр эртний тэр буддын тэр нарийн ширийн тэр бүх юмнууд яг ерөнхийдөө их гоё сонсоход ярихад их гоё. Яг ер нь одоо ингээд нэг сүм хийдүүд чинь шашныг ингээд барьж аваад монополд ч гэсэн учраас яг одоо сүм хийдүүд чинь бол бас осолтой байхгүй юу? Тий, тэгэл нөгөө эрэгтэй хүүхдүүд очин, за тэгэл ам нар чинь нөгөө хөвгүүдийн чинь сонирхон асуудалтай шүү дээ. Тий. Одоо энэ ганданд ер нь юу болдог бол тэр нэг хөрхөө хөвгүүд бол тэнд бол хэцүү л байдаг баг. Тий. За яг одоо төвдөд очиод бас хэцүү гэж байгаа. За тэр дарамсалаа өшөө цаашаа энтгэр рүү чинь тэгэл бараг жил болгон бараг 100 энэ хөрхөө хөвгүүд тэгэл буддист болоход явд юм байлээ шүү дээ. Тэгээ тэдний хөв зээний асуудал их хэцүү гэсэн. Тий. Ер нь бол одоо ингээд сүм хэд чинь шашны чинь ингээд барьчихаар чинь айгуу тийм асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээ сүүлрээ тэргүүрээ бизнесийн тэргүүрээ одоо мөнгө угаан хар тамхи одоо юу гэдгийг тэгэл хөвгүүд октод одоо юу гэдгийг ер нь бол их осолтой. За тэгээд манай одоо энэ гандангийн энэ байдаг янз бүрийн ламнууд ч одоо тэгэл 4-5 хүүхэдтэй тий. Бүр тэгээд авгаа хүүхэдтэйгээ ингээд бүр гэр бүлийн амьдрал руу орцсон. Юу шашин машин бурханлаг оюунлаг юм юуч байхгүй. Тэгээд гадуур айлуудаар их тэнэн манай лам нар чинь. Ер нь бол бүх шашны үйл хэрэг бол сүм дотор л явагдах хэрэгтэй байхгүй юу? Тэс айлын гэрт орсон, галтгоонд нь орчихсон тийм үү? Арц марц өнөртүүлсэн маань уншаад сууж иж болохгүй байхгүй. Гадуур явахыг нь хориглох хэрэгтэй байхгүй лам нарыг. Тэгэхгүй бол тэгээ нэг айлын нэг ээж, нэг гөгшин, нэг эмгэн, нэг авгаа лам дуудаад гэртээ оруулаад ирсэн. Нөгөө галтгоонд нь суучихсан арц даадлаа. Утаадлаа. Тэгээ нөгөөд бол нэг октод руу өлөн царайлж хараад л тэгэл нэг тэмүүлэх юм байна. Миний охиныг үзээдгээс тэгэл гар мөр юм яад одоо тий. Тэгэхээр энэ чинь бүр утгаалчаад байгаа байхгүй. Лам нарыг бол гадуур явахыг нэгдүгээр хоригдох хэрэгтэй. А тэгээ гадуур явахдаа лам нар ламынхаа хувцсыг сүмдээ тайлаад энгийн хувцс өмсөд гадуур явах хэрэгтэй. Одоо тэр крестийн шашин бусад шашнууд аяг сүрхэн шүү дээ. Гадуур энгийн хувцстай явж байгаа шүү дээ. Хязгаарч крестийн шашны пастор айлд ороод ирчихсэн. Тий. Умаахан гэсэн суучдаггүй шүү дээ.
Эдгээрт одоо энэ лам нарт цахилгаат дэв журмын асуудал ярих бол ерөөс болохгүй. Хамгийн баг баячуудын лам нар байна юу том G класс үнсэн явж л шүү. Тарган бүлэг таах нар. Аян штэ. Эдгээр чинь сүм хэд барина гэж газар аваад тэгээд сүм хэдэ барихгүй газараа зараад байшдаг гэсэн. Тийм нөхдөд зөндөө. За тэгээд Монгол хурдын гишүүн, төрийн хүн болгон юутай штэ. Өөрийн хувийн ламтай штэ. тийм билээ шүү дээ. Тийм хувийн ламтай, бүр гэрийн ламтай, хашааны ламтай. Одоо энэ мог дуулаар дүүрэн байгаа нөгөө намаас төрсэн тэрбумтнууд чинь хашаанда нэг ламтай байгаа штэ. Гэрийн лам, эхнэрийн лам, агуугийн лам, хүүхдүүдийн лам, гишүүний лам, яамны сайдын лам. Тий, монголчин нэг бүр энэ янз бүрийн сургуулиуд хүртэл хаалгаар нь ороход лам мамын янз бүрийн шишин машины юмнуудыг энэ төр үлгцэн төр байдаг шүү дээ. Нөгөө тийм билээ нөгөөд нэг шинэ Монголын нөгөөд нэг захирал лөө өрөөндөө нөгөөд нэг Далай ламын зурагч үлээ нэг бурхыг юу тавьсан. Далай ламын зураг шүтээс байна. Шүтээсийн коридорт янз бүрийн хүмүүс ингэ зураг өгөөд ирж дунд нь Далай ламын зураг. Утгагүй байхгүй юу? Шашин бол шашныхаа салбартаа явах хэрэгтэй байхгүй юу? Тэд нар бусад салбар руу орж иж ерөөсө болохгүй байхгүй юу? Боловсролын салбар бол боловсролын салбараар явна. Их сургуулийн салбар их сургуулийн салбараар л явна. Эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн салбараар л явна. Тэр дотор лам нар тийм үү? Хутгалчихсан явж болохгүй байхгүй юу? Дам бол дангийн л асуудал дандаа л байна. Битээ гадуур тэрээд. Эсвэл тэнд ялж байгаа ш тэд нар. Улаан шар дээлээ тайлж байгаа тэн. Тэр джинсээ өмсөд күртээ өмсөд тэнд юм байгаа. 21 дискод юм яа тийм. Монгол дэсээ юу ч ярахад бэлэн биш. Тэгэл эсвэл заримдаа дотор мохоо өргөтл авах юм. Тэгээд одоо тэгэл урагшлаа шүү дээ. Тий. Ер нь бол нийгэм болоо дотроос зөвлөгдөж байгаа нь бол ажиглагдаад байгаа. Ер нь бол одоо чи ингээл германд яваад ирлээ. Гадаадад явсан залуучууд, гадаадад явсан иргэд, гадаадад ажиллаж байгаа ирсэн хүмүүс ч бас нийгэмд орж ирж нөлөөлөд айгуугаа цэвэрлэгээ явагдаад байгаа байхгүй юу? Тий. Яг дотоодын оркууд бол яг тэгэл тий. Нэг гадаад яваад ирэхээр сайхан орк нь хавхарчаал хөрөд ирж шүү дээ. Сайхан хандан дарагдаад ирж штэ. Энд амар шүлэг үлэг битж байгаа явсан чинь тийм үү? Хурж ирээ шүлэг бичгээ болчих штэ. Энэ шүлэг бичдэг нөхдүүдийг л бүгдийг гадагшаа явуулмаар санагддаг штэ. Түүхэн ормоо бичдэг нөхдүүдийг бас гадагшаа явуулмаар байна. Сайхан хандан дарагдаад ирэх хэрэгтэй. Гол мочд үлдчихсэн манайхаа нөхдүүдийг бол бүр хурдхан шиг явуулах хэрэгтэй. Тэр эзэлжээс орнууд руу явуулах хэрэгтэй. Гол асуудал нь явчаад ирдгүү яаж ийж аваад үлдчихдэг бас харин тий тэгээ тэр л жоохон юм байна. Харин тий золигнууд ч тэгээ тэндээ үлдчихдэг. Ямар иргэн болцдог штэ. Миний нэг найз хамт сурч байсан найз Германы иргэн болцсон. Золигч. Улсын хөрөнгөөр социализмын үед бүх юм өнгөөл сурсан юм байгаа. Тэгээ одоо буцааж улсдаа буцаад төлсөнгүй штэ. Биш одоо социализмын үед өнгөө бүх юм сурцсан. Нутагтаа ирж улс орны эх орондоо ирж тийм үү өрөө төлийгээ түрээд ирсэн шүү дээ. Аа. Тэ амьдрал чинь бас шударгаас байх хэрэгтэй чинь дандаа авч иж болохгүй шүү дээ. Энд бас өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм. Бас дандаа өгж болохгүй. Яваас жоохон авах хэрэгтэй. Тийм. Одоо миний одоо жоохон авдаг үе эхэлчихэд байна шүү дээ. Би ч одоо 10 хэдэн жил өглөө шүү дээ. Яа тэгтээ авч чадахгүй л байна. За ямар тач одоо хэдэн за бараг 50 минут болж байгаа юм да тий. Сохомнод ер нь ярьсараа цаг аяга хурдан өнгөрч байна. Цаг хугацаа. Би энэ дэр бадарчин гэсэн ойлголтыг асууж үзсэн. Дээрийн бадарчин минь надад л бууж аваад зүйл нэг өдөө гадаа ингээл яддаг чөргөр тэгэл нэг ламын ховцтой яваал гэдэг хүн. Тэгээ тий яг бадар барих бадарчин. Тэгээ ээж явтаа нэг нөгөө дэлхийд хаач байхгүй юм л да. Яг бол монголчин нөгөө нэг маш их хөдөөгөөр малчд байдаг. Тэгэхээр тэд нар чинь тэргээр хөдөөгөөр явж хөдөөний хүмүүст бас нэг жоохон одоо үйлчлэгээ хийж байгаа байхгүй юу?
Тий, ер нь бол уул нэг хэрэгтэй. Хол байгаа, уулын цаана байгаа тэр үед чинь одоо үхэр хэрэгтэй морьтой өөр юм байхгүй шүү дээ. Ямар шууд нөгөө пүрүүсэндээ суугаа дахиад ороод ирнэ гэх биш. Тэгэхээр тийм алсын айлууд руу чинь бас ийм сүмээс бас тодорхой хэмжээгээр явдаг бадарчид. Гэхдээ тэр бадарчингууд чинь айл хэсээд байгаа юм биш, хоолунд гордоо яваад байгаа юм биш. Гол нь жоохон им тан энэ төр яаж өгөх. Тэр айлд янз бүрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд байвал бас тодорхой хэмжээгээр үйлчлэх. Тэгээд дээр үе чи ямар эмнэлэг байсан биш. Социализмд л бид нар эмнэлэгтэй боллоо шүү дээ. Тий. Тэгэхээр чи тиймэрхүү үйлчлэгээ хийж исэн нөхдөд байсан л да. Тэднийг бол яг бадарчин гэдэг байсан. Тэр нь бол бас л айлуудаар явж үйлчлэгээ хийж байгаа байхгүй юу? Бид нар чинь нэг тийм айхтар сүм хийж чинь бол яг тэ сүйдэлний буддын шашны сүм хийдүүд баригдлаа шүү дээ. Хятад л ихэнх сүм хийдүүдийг бас барьсан шүү дээ. Тийм нь төвд Монгол хоёр ямар сүмөө барих вэ? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө хятадаас бас маш буддизм ирсэн байгаа байхгүй юу? Тэд ч хятад сүм хэд бариад шүү дээ. Тийм. Одоо энэ богдын музей гэж урд байгаа шүү дээ. Тийм. Бид ч хятад л барьж шүү дээ. Өөр хэн барих юм? Энэ одоо тийм үү? Чожин ламын сүм гээл байна. Тэгэл хятад барьж шүү дээ. Гандан бол яг хятад бол барьсан. Гэхдээ тэр яг гол том сүм бол төвдүүд барьсан байж мэдэх юм. Тэр цаан шавар юу болохоор бас жоохон Лазагийн төвдийн барилгатай ойрхон юм харагдаад байдаг. Гандиан гэдэг чинь одоо яг төвдөд Гандиан гэж мөрөглийн газар байдаг байхгүй юу? Манайхан чинь энд яг тэрний копи паст байхгүй юу? Тэр гандан гэдэг бол Гандиан байхгүй юу? Тэг би маш уншсан. Ер нь бол маш их ном уншсан. Дорн, өрн, философи, физик бүгдийг уран зохиолын ном ч уншсан. Америк, Герман, Франц. Тэгээ сүүлд одоо Хятад, Япон, Өмнө Солонгосын романуудыг орчуулжээ. Тэгээ ерөнхийдөө болж байна. Тэгэл явандаа аажмаар сэдвүүд рүү орно шүү дээ. Тийм. Асуудлуудаа сайн бэлдээрээч. Тэ би бол тийм асуултанд хариулаад явах юм чинь. Тийм. Soul, Spirit, Mind гэх энэ гурыг холбож ярьжсэн шүү дээ. Тийм. Яг энэ гурав цугтаа байх хэрэгтэй гээд. Тийм. Тэгээ энэ дээр бас энэ бол яг гарч ирсэн. Spirit гэдэг ч юм байна шүү дээ. Spirit гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө сүнс гэсэн латин үг байхгүй юу? Soul нь бол тэрний орчуулга. Тий. Mind бол бас англи орчуулга яваад байгаа шүү дээ. Зүгээр энд байж нэг гурван юм хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэ ерөнхийдөө бол хүний үндсэн нэг сүнс гэдэг маань тэр үндсэн хүний төрхөөсөө өдөө хүртэл насалтлаа юу сонсож мэдсэн ямар айлын хүүхдв, ямар хэлээр ярьдгүү, хинбэ гэдэг тийм үү? Юу н ямар гарал үүсэлтэй гэдэг чинь ерөнхийдөө тэр хүний үндсэн сүнс яваад байгаа байхгүй юу? Өдөө төрсөн бол өдөөний хотод бол хотод гэр орных нь тийм байсан бол гэр орны хүмүүжил байвал тэр байхгүй бол тэр хэн яг өсгсөн тийм юм. Ер нь бол монголчуудад чинь ихэнх нь ээж аав нь өсөхгүй байгаа шүү дээ. Эмээ өвөө ч юм уу, ах эх чинь ч юм уу өсгөж байгаа шүү дээ. Тийм. Нэх яг нэг хүүхдийнхаа өсгөх хүмүүжил ээж аавд ер нь ихэнхдээ оролцдог шүү дээ. Тийм. Тэгээд скол тэгээд цэцэрлэг төвчин сургуульд өгч гин. Тийм. Тэгэхээр тэр үндсэн тэр хүний тэр нэг сүнс явж байгаа. Тэрэн дээр мэдлэг боловсрал нэмэгдэнэ. Гаднаас оруулж ирсэн. Тэрүүгээ одоо mind гэдэг байгаа байхгүй. Юу сурсан мэдсэн. Тэгэхээр soul and mind байхгүй. Soul нь үндсэн сүнс нь латинаар бол spirit. Тэгэхээр mind гэдэг чинь ухаан гэдэг гэж байгаа шүү дээ. Германаар бол soul чинь seele. Seele. Mind чинь geist. Тэр явж байгаа. Geist гэж mind-аар за. Тийм. Тэр явж байгаа geist. Тэгээд гурав дахь нь бол одоо бидний энэ бие шүү дээ. Махан бие. Яс мах. Тий, бие. Body. Биологийн бие чинь тий. Германоор бол Körper. Тий. За окей, төгсгөлтний ямар тач хэлэхэд тэр яг би яг нөгөө бодоо сууж хахад
уншаад сууж яхад бас л нөгөө одоо би нэг гэрт ингээл хүмүүс дамжиж байгаа. Тэнгүү чи нөгөө ингээл хажуудлаас нь орж ил ингээл нөгөө төвлөрөх ямарч боломж авахгүй ингээ бүр яг нэг тэр ганцаараа байх тэр нэг нөгөөд 10 м квадрат өрөө манд татагдаад яг тэнд суугаад номоо унших хэрэгтэй тийм юу өгүүлэгдсэн. За окей. Баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар уулзъя. За. Дараа уулзлаа баярлалаа. За баярлалаа.